За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Ингээд 2017 оны 11 сард ерөнхийлөгчийн санаачлагаар хүүхд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах олон нийтийн оролцоо хяналт сэдвээр хилцүүлэг зохион байгуулсан санаж байгаа. Хилцүүлээс гарсан санал зөвлөмжийн хүрээнд цагдаагийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтанд хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулагдсан байна. За 2018 оны 4 сард хүүхд хамгаалал өнөөгийн байдал тулгымдсан асуудал шийдэл хилцүүлэг мөн зохион байгуулсан. Та бүхэн бас санаж байгаа. За олон хилцүүлэг хурдан зохион байгуулсан ч бас томчуудын хайхамж болгоомжгүйгээс хүүхэд эндэх хүчрэл дүртэх нь энэ статистик тоо мэдээлэлүүд ерөөсө буурахгүй байна. За үүнтэй холбоотойгоор 2018 оны 6 сарын 28-нд өдрийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хүүхэд хамгаалалттай холбоотой асуудлуудаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудад хандан 6 зүйлтэй үүрэг даалгаврууд ажлын чиглэлүүдийг өгсөн. За 28-нд 6 сарын 28-ны их хурал дээр өгсөн 6 чиглэлээр бол хүүхэд хамгааллын хууль стандартыг боловсруулж хэрэгжүүлэх журмын гар мөрдүүлэх 2 сургууль цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ гэх зэрэг ийм 6 зүйлээр үүрэг даалгавруудыг өгсөн. За нийт 11 төрлийн байгууллагууд чиглэлүүд авснаас одоогийн байдлаар 8 байгууллага нь бол тайлангаа ирүүлсэн байна. Тайлангуудыг нэг үрчлэн уншихад бол бас яг санаанд нийцсэн үнэхээр арга хэмжээ авчаа гэдэг энэ асуудал тайвшрах тийм тайлангууд бол ирсэнгүй. За мэргэжлийн ерөнхий газар улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ерөнхий боловсролын сургуулиас 44 сургууль буюу 18% нь 1416 цэцэрлэг байгаагаас 60 цэцэрлэг буюу 23.6% нь шалгалт хийсэн байна. За хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгийн байгууллагуудыг шалгасан дүн мэдээ тайл нь бас энд дурддагдаагүй байна гэх жишээтэй. За ингээд тайлангуудаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөл бичсэн байгаа юм. Зөрчлийг арилгуулж түүнийгээ биечлэн шалгасан тухай тайланд ерөөсөө дурддагдаагүй байх жишээтэй. Тоо баримт нэгдэх бичиг шаардлагыг торгох нь бас бидний өнөөдрийн хүсээд байгаа үр дүн биш гэдгийг бол бид эргэж ойлгож байгаа ба. За ингээд тайлангаас тодруулах хэд хэдэн асуултууд байгаа маа. Ил задгаа аюултай цахилгааны утас хэдийг илрүүлж хэдийг аюулгүй болгосон. Жишээ нь тайланд дурдсан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 11-р гудамжны айлуудын борооны усны хамгаалтгүй ил цахилгааны утаснуудыг аюулгүй хэрхэн болгосон бэ? Аюултай байгаа хэвээрээ байгаад байгаа юу гэх жишээтэй. За 2018 оны 8 сард буюу энэ сард улсын комисс хүлээж авсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн цахилгааны шийттэй үйлчлэлийн өрөөнд ус нэвчээд 2 цаг дотор носоосоор шахаж гаргадаг цэцэрлэг тэр жигтэй галын аюулд байна гэж бас тайланд дурдгдсан байгаа юм. За ингээ ямар арга хэмжээ гарсан. Яагаад энэ байрыг улсын комисс хүлээгээд автсан байгаа юм. Тэгэд энэ мэргэжлийн хяналтын ерөнхий газар боловсролын яам нийслэлийн боловсрын газраас асуумаар байгаа. Тэн дээр ингээд шууд хариулт өгөх. Би ингээд маш тодорхой газар хаягтай болсон явдалтай ярьж байгаа юм. Саяын дурдсан газруудаас байгаа төлөөллүүдээс байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар боловсролын яам нийслэлийн боловсрол улсын комисс хүлээгээд автсан байна. 2 цаг тутам тэр усын ноцоосоор татаж гаргаж яана гэдэг чинь аюулгүй байдал тэр чигтээ байна гэсэн. Энэ хариултыг өгөх юм байна. Хүний ус борооны үеийн бороо хүний ус гадагтай шийдэл автомат системс аюулгүй. Тэгээд эртний байгууллагын хангалттай нэг автомат хангалттай шийдэл байгаа. Үнэхээр энэ таны аюулгүй хангалттай байгаа. Хичээлийн дэвтэр асуудал бүрэн хаад юм За өнгөрсөн хавар 12,000 гаруй хүүхдүүдээс надад цагтл ирсэн энэ зохион байгуулалтаар хийгээд энэ манай ирээдүйн хүүхдүүд ер нь юу бодож явдаг юм бэ? За үүнээс баг 31% нь орчны аюулгүй байдлыг хангаж өгөх
авахыг хүссэн ийм хүүхдүүдийн хүсэлт байсан. Энэ юу гэж нэхэр сургууль цэцэрлэг тоглоомын талбай гэдэг хүүхд тамаатай орчинд үзлэг шалгалт хийж аюулгүй байдлыг хангах үүргийг энэ загталд ирүүлсэн бодит үүргийн дагуу үүрэг өгсөн. За ердөө 79 тоглоомын талбайд үзлэг хийсэн байна. Хөдөлгөөнтөө сүйдрэгч 15, суурь нь хөдөлсөн хашаа 17, аюулгүй байдал хангаагүй тоглоомын талбай 6 байсан байна. За энэ зөрчлүүд өнөөдөр арилсан уу? Тайланд бас дурддагтаагүй. Тодруулах ажиллагаа яагаад ийм хангалтгүй одоо ийм тоогоор бүрдэж байгаа тухай бас ийм асуултууд гараад байгаамаа. Сургууль цэцэрлэгтээ хүүхэд хоол хүнснээс хордохгүй бах баталгааны хичээлийн жилд хангагдсан уу? Цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээ батлагдсан хэмжээнээс 310 ккал бага байгааг хязээ болиулах вэ? Хүнсний ногоо жимсгний хэмжээ 4 дахин бага, будаа гурил чихэрлэгийн хэрэглээ бас байнга одоо хүнсэндээ ихээр хэрэглэгдэж байна. Энэ харьцааг эрүүл болгох тал дээр ямар ажил хий гэж бас саяхан одоо боловсролын яамнаас асууя. Одоо бид нар яриул нөгөө нэг юм жишээ яриулах олон юм яригдах гэдэг юм л да. Одоо хашаа унах, хөлбөмбөгийн талбаанаас болж энэ тал дээр энэ тоонууд дурддагдаад байдаг. Тоонуудыг дурдаад зассан тайланд дурддагдаагүй байдаг. За сая энэ төр хоолны асуудал. 2018 оны 7 сар стандарттай тоглоомуудыг байгуулдаг учраас энэ дээр гадны орчны тоглоомыг шинжлэх хичээлдээ бас цогц одоо төсөв төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. За сургууль цэцэрлэгийн хоол үйлчлэгээтэй холбоотой хуучин 207 133 дугаар тушаалуудыг хүчингү болгоод яг сургуулийн хоол үйлчлэгээтэй холбоотой чипс одоо хийж үзсэн ундаа гэх мэт зүйлсийг бас сургуулийн орчинд заруулахгүй байх энэ хоол үйлчлэх хэмжээтэй холбоотой эрүүл мэндийн сайд боловсрол сорилгын спортын сайдын шинжилсэн тушаалгаараа батлагдсан хууль зүйн яам руу бүртгүүлэх гэдэг төгссөн байж байгаа. За мөн 2016 оны 2 дугаар сард буюу 2 жил хагасын өмнө хүүхд хамгааллын тухай хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан. За 17 оны 11 сард иргэний тангимд болсон хилцүүлэг 18 оны 4 сард болсон хилцүүлгээр энэ хууль хамгааллын стандартыг хизээ боловсруулах вэ гэж асуусан. Бид нар боловсруулж байна гэж хариулж байсан. Одоо энэ яг ямар хэмжээтэй байна вэ? Хүүхдийн тухай хууль 16 онд батлагдсан хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль. Хүүхд хамгааллын бодлогыг албаасаар баталж гаргасан. Энэ 9 сарын 1-ээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхд хамгааллын бодлого бол хэрэгжиж эхэлнэ. Дээрээс нь сургууль цэцэрлэгийн орчны эрүүл ахуйн стандарт батлагдаад гарсан. Одоо орчны стандартыг ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийдөө дараах төлөвлөсөн хилцүүлэг шатнд явж байгаа. За мөн хүүхд харах үйлчлэгээ эрхэлж байгаа газруудын 76.3% нь их дунд одоо эрсдэлтэй байна гэсэн юм дүгнэлт гарсан байгаа. Энэ зөрчлийн хэдэн хувийг одоо арилгасан бэ? 76.3%-аас буусна уу? Зөрчил арилгаагүй газруудад ямар арга хэмжээ цаашлах вэ? Энэ хичээлийн нийтдээ 439 хүүхд харах үйлчлэгээ байгуулах 4900 гаруй хүүхд хүмүүжхээр ингээд бид нарт аймаг орон нутгийн нийслэлийн хэмжээнд хүчилсэн мэдээлэл ирүүлсэн байгаа. Энэ бүх байгууллагууд дээр аймаг нийслэлийнхаа боловсрол соёлын газар боловсролын газраараа давчуулаад хяналтаа хийж эцсийн үр дүн бол гараагүй байна. За мэрэгжлийн багшаар хангагдаагүй сургууль цэцэрлэг нийслэлд 63 байна гэж тоо гарсан байна. Орон нутагт энэ талаас мэдээлэл байхгүй байгаа. Орон нутаг ямар шүү байдалтай байгаа вэ? Энэ асуудлыг бүрэн шийдэх боломж бий юу? Судалгаа бий юу? За энэ жилийн үед бол баг боловсрол дээр нийт бүлгийн тоо 500 орчим бүлгээр нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр бусын хэмжээнд бол багийн багшийн эрэлт хэрэгцээ нэлээдгүй байгаа. Ер нь бол мэрэгжлийн багшийн хангалт үндсэн албан ёсны статистикатоор 98.6% гэж явж байгаа. За хөгжмийн багшийн хангалт бол нэлээдгүй дутагдaltaй байгаа. Энэ дээр бас бид нэр боловсролын Монгол Улсын боловсролын их сургууль дээр яг хөгжмийн багш бэлтгэх анги нээгээд за мөн соёл урлагийн их сургуультайгаа хамтраад багшийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байна. Бусад мэрэгжлийн багш нарын хувьд бол багшийн хангалт байгаа бүрэн боломжтой байна.
Тийм 63 сургууль гээд нийслэлд гарсан байгаа тийм шүү дээ. Мэргэжлийн бусад байна гэх. Тэгэхээр энэ тоог багасгах тал дээр хөдөө орон нутгад яг тодорхой ямар арга хэмжээнүүд яригдаад байгаа. Энэ нөгөө цалин хөлсдөл холбоотой юмнууд багш байна л. Багш болох мэргэжил хомос болж байна. Энэ дээр бодлогын хувьд ямар арга хэмжээ авч байгаа. Энэ дээр бол бага ангийн багш бэлтгэж байгаа Монгол Улсын хэмжээнд 20 гаруй ихтэй сургууль байгаа. Тийм чанарын асуудалд анхаарад хамгийн гол нь багшлах эрхийн гарааны шалгалтын үйл ажиллагаа багшийн мэргэжлийг дэмжих тухай хуулиар энэ гарааны шалгалт гэдэг зүйл байхгүй болохоор багш нарын хувьд бол харьцангуй бас ажил одоо энэ гарааны шалгалт дээр нийт багш нарын бас 50% нь амжилтгүй үнэлгээ өгснөөс болоод шууд одоо төгссөн жилдээ ажилд орох боломжгүй байдал үүсэж байгаа. Энтэй холбоотойгоор 2019 оны 1 сарын 1-ээс энэ хууль хэрэгжээд эхлэхээр харьцангуйгаар багшийн хангалт илүү нэмэгдэх боломжтой. Дээрээс нь бас өмнө нөгөө нэг тусгай дунд мэргэжлэр төгссөн багш нарын одоо хөрвөх сургалт эднийг сайжруулаад ирэхээр энэ багшийн хангалт сайжрна. Энэ 63 багшийн асуудлууд нийслэлийн хэмжээнд бүрэн шийдэх боломжтой. Хөдөө орон нутгийн төвчин гэсэн бид нар багшийн судалгаа авсан. Энэ жил бод нэг нийт бүх мэргэжлийн 971 багшийн шаардлагатай гэсэн энэ бүх судалгаануудаа хийгээд багш бүрэн хангах боломжтой байна. За олон нийтийн зүгээс бол маш үндэслэлтэй нэг шүүмжил явагдаад байна. Энэ ямар шүүмжил вэ гэхээр цэцэрлэг 17 цагт таардаг. Ажлын цаг 6 цагт таардаг. Тэгээ энэ хооронд хүн ажиллаа 1 цагаар таслах асуудал. Одоо нэг ээж аавыг яриад байна шүү дээ. Тэгээд энэ хооронд түгжрэл явагддаг. Тэгээд нөгөө хичээлээс цэцэрлэгээс нь хүүхдээ авах цаг нь нөгөө түгжрлээс олгодоод цагаас хоцруул цагийн одоо 1000-аас 3000 төгрөгөөр дахиад торгуул нэмэгдээд авчихна. Энэ асуудлыг яаж зохицуулах? Одоо энэ бол одоо яг нийгэм гараад байгаа тулгараад байгаа асуудал байна. Цэцэрлэг 5-аас тардаг, ажил 6-аас зардаг. Тийм, боловсрол сургууль спортын яамаас ажлын хэсэг байгуулагдаад энэ боловсролын салбарт ажиллаж байгаа багшлах боловсон хүчний ажлын ачаалт хариуцлага дээр үнэлгээ хийсэн байгаа. Энэ дээр хамгийн ачаалттай ажиллаж байгаа хэсэг дээр бас бид нар цалин хүсийг нэмэгдүүлж, жишээлбэл цэцэрлэгийн багш өглөө 7 тардаг мөртлөө бусад мэргэжлийн багш нартай ажиллах ТÜБ-д 4-өр цалинжаад ижлэгэн цалин авдаг. Тэгэхээр мэдээж энэ цэцэрлэгийн багшид ажлын ачаалт их байгаа учраас цэцэрлэгийн багшийн ажлын ачааллаас нь хамааран цалингийн нэмэгдүүлээд энэ ачаалтан цаарсан цалин өгч энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар саналаа хөтөлбөрийн машин цалингийн асуудал биш үү? Цэцэрлэг 5 цагт тарахад өөрөө цэцэрлэгт хүүхэд ч явдаг. Явдаг. Би тэгээд ойл дарахад өөрөө ажилчин 6-аас дараад байдаг. Тэгэхээр хүүхдээ авахгүй бол бүтэн цаг цэцэрлэг дээр хүлээх болчиход байна. Тэгэхээр өөрөө 5 цагаас хүүхдээ авахын тулд 1 цаг ажиллаа тастаад байна гэдэг бодит шүүмжил байгаад байна. Тий. Энэ дээр бол ялангуяа нийслэл дээр бол энэ асуудал их яригддаг. Тэгээд нийслэлийн боловсролын газраас бол зохицуулт хийгээд цэцэрлэгүүдтэйгээ одоо эрхлэгч нартай үүрэг чиглэл өгөөд ямар үүрэг? Илүү цагийн бүлэг. Одоо жишээлбэл яг төрийн албанд ажилладаг орой 17-40 минутаас тараад 18 цаг үед хүүхдээ ирж авах юм хэрэгцээ шаардлага үүсдэг ийм эцэгчүүдийн хүүхдүүдийг илүү цагийн бүлэг ажиллуулад тэр илүү цагийн бүлэгтээ тэр шаардлагатай цай одоо бичээнийг ингээ хүүхдүүдтэй олгоод тэгээд орой одоо ээж аав нь одоо ажил тарсныхаа дараа ирж авах юм боломжоор хангах чиглэлээр энэ бас тухайн цэцэрлэгийнх нь эрэлт хэрэгцээнд тааруулаад ингээд зохицуулт хийгээд явах юм зүйл бол өнгөрсөн хичээлийн жилээс эхэлдэг. Энэ сайдын хэмжээнд яригдсан уу? Яригдж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа бол цэцэрлэгийн багш өөрөө л яаж хүүхдээ авд. Би өөрөө л аавна л да. Тэгээд илүү цагаар ягаад одоо тэгээд илүү цагаар ажилласан багшд нь бол цэцэрлэг нь тодорхой урамшуулт нээж автаад өгч өгөөд энэ хувьяас урамшуул өгдөг. Энэ нийслэлийн 8-аас эхэлдэг цагийн зохицуулт бол нөгөө хичээлийн жил дуусны дараа ихсэн учраас энэ дээр бас нэг тодорхой харамж байгаа гэж харж байна. Хувьяас өгч байгаа юм биш үү? Хувьяас өгч байгаа юм байна. Тийм өдрийн 1500 төгрөг байд юм аа 1000 төгрөг байд юм 500 төгрөг байд юм хүүхдээ тараас юмыг шийдэж чадахгүй бол дараагийн том асуудлуудыг шийдэж чадахгүй шүү. Цогцоор нь шийдэх ёстой. За нийслэлийн боловсролын газараас бас асууя. Энэ 6 сарын 28-ны чуулган дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг асууж байхад тайлан дотор юу орж ирж байна гэхээр 6 сарын 28-нд өгсөн үүрэг даалгавар 2 сар, 3 сар, 4 сар, 5 сард зохион байгуулсан ажлаа тайлагнж оруулж ирээд байгаа. Тэгэхээр энэ нөгөө тайлангаа уншдаггүй юм уу? Эсвэл тайланд анхаарал хандуулдаггүй юм уу? 6 сарын 28-нд өгсөн үүрэг даалгаврыг өмнөх үеийн бүр 2 сарын ажлаа тайлагнад оруулж ирээд байгаа. Нийслэлийн боловсролын газараас байна.
Тэгэхээр энэ ажлын тайланг шалгах гэгүй бид нар ерөөсөө бодит үр дүнд хүрэхийн төлөө ингэж хамтарч ажиллаад яваад байгаа учраас энэ тайлангаа анхаарч ажиллаж, тайлангаа бичээч. За боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын яамнаас 7 сард нийслэлийн боловсролын яам боловсролын газар хамтран 60 сургуульд эрсдлийн үнэлгээ хийсэн байна гэж байгаа юм. Үлдсэн сургуулиуд нь одоо хязээ хийгдэж дуусгая. Эрсдлийн үнэлгээ. 8 сарын 9-нд сургууль дахин хийсэн. Дуусах уу тийм. Одоо 25-нд үлдсэн үнэлгээ гараад одоо тайлбар яах. За цагдаагийн ерөнхий газараас хайрал хамгаал, хүүхд хамгаалал, хуулийн мэдээ зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүний үр дүнд хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг 30.2%-аар буурсан гэсэн ийм дүн гарсан бас нэг сайшаалтай тайлан дурдгдсан байгаамаа. Урьдчилан сэргийлэх ажлаар ийм бодиттой ажлууд одоо урьдчилан сэргийлэх ажлаар ийм бодиттой ажлуудыг зохион байгуулах нь бол үр дүнтэй гэдэг дээр бол хамтарч ажилланаа. За дахиад энэ дээр хэлэхэд нөгөө 13 настай хүүхдийн асуудал байна. Одоо манай энэ болгон маань нэлийн араас нь хөвцөлсөн баг. Одоо хүртэл асуудал нь ямар шатандаа явж байгаа бүгдээрээ мэдж байгаа. Нөгөө буудал нь болохоор үйл ажиллагаагаа хийгээд одоо баг өргөтгөл хийгээд доороо диско бар нэгээд ажилуулсан явж гин гэж. Нөгөө стандарт хангаагүй гэмт хэрэг хүчирхийлэл хүүхдийг одоо хорлох ажиллагаа явуулсан ийм газар нь одоо яагаад үйл ажиллагааг нь хааж болтгүй. Ийм үйл ажиллагаа эрхэлдэг зөндөө газрууд яаж тэрийг хараад ойлгох хэрэгтэй. Ийм тодорхой саяхан болсон асуудал дээр бид нар бас ийм арга хэмжээ авахгүй байна. Өргөтгөл хийдсэн доор нь караоке диско нэгэд ажиллуулсан байна. Тийм юм орж ирж байгаа. Нэг бол таслан зогсоох хэрэгтэй. За тэгээд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон төрлийн байгууллагууд байдаг. Энтэй ингээ хамтран шалгалтыг зохион байгуулж үр дүн тайлагнах чиглэлүүдийг өгсөн байна. За ингээд тайлангуудыг хараад янз бүрийн байдлаар ингээ дүгнэхэд одоо харамсаад байгаа нэг юм бол бодит ажиллагааг хамтарч нэгдэж зохион байгуулах гэж байгаа ямар ч тийм чиглэл алга. Үүрэг өгдөг тус тусдаа нэг юм хийдэг. Одоо би тайлангуудыг дүгнээд ярьж байна л. Бүгдээр өөр чиглэлээр өөр юм ярьдаг. Яагаад ингэж нэгдэж зохион байгуулалтанд орж болдгоо юм болоо гэсэн нэг юм бодол төрж байгаа. Одоо тайлангуудын уушаа цэцэрлэг сургууль хүүхдэд орсныг хамруулсан байдал маш хангалтгүй байна. Одоо нөгөө мэдээнээс үзэх 21,330 сумын мэдээ энэ тайлангуудад ерөөсөө байхгүй. Нэг торгосон ч гэдэг юм өнгөсөн нэг бодит үр дүн харсан юм үр дүн байхгүй. За боловсролын яам бол маш хангалтгүй ажилласан. Гэрээ стандартуудыг батлуулсан л гэн тэрийг яаж цааш нь үүрэг болох. Би тэгээ цаашдаа юу хөх гээд байна гэхээр дахиад энэ чиглэлээр үүрэг өгөөд хамтраад нэгдсэн ийм одоо бодлогоор хяналт шалгалт энэ стандартыг мөрдүүлэх тал руу явахгүй бол бидний үр дүн ерөөсөй гарахгүй юм байна. За шүүхийн ерөнхий зөвлөлөөс бол өнгөрсөн 425 хүүхэд гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгүүлсэн байна. 76% нь 15-аас 17 насны хүүхэд байна гэсэн юм мэдээ. Энийг бол бас бид маш онцгой анхаарах ёстой. Цагдаагийн ерөнхий газар энэ мэдээгээр оны эхний 7 сарын байдлаар гэмт хэргийн хандлтад 1028 хүүхэд өртсөн, золгүй байдлаар 22 хүүхэд амиа алдсан гэсэн ийм мэдээ. За энэ дотор бол мэдээж эцэг их онцгой үүргүүлэх ёстой. Эцэг эхийн одоо хариуцлагагүй байдал энэ байдал бол энэ хүүхэд амнасаа алдахт бол бас их нөлөөлөд байгаа юм. За ингээд сургууль цэцэрлэг тоглоомын талбай хүүхдийн орчны байдалд хийж байгаа шалгалтыг үргэлжлүүлэн дуусгах хэрэгтэй байна. Өнөөдрийн уулзалтаар яригдсан бүх сэдвийн хүрээнд хяналт шалгалтыг үргэлжлүүлэхдээ нэгдсэн бодлоготой байя. Байнгын орооны бас анхаармаар байна. Байнгын ороон дээр нэгэд хурал дээр асуудлуудыг цааш нь ярих учраас хурал дээр энэ асуудлуудыг сэтэж ярьсан учраас энийг цангидах тал дээр нэлээд онцгой анхаармаар байна. За мөн зөрчлийн тухай хуульд бямцогт гишүүн
өөрчлөлт оруулж байгаа маань тэн дээр бол санал хэлсэн 2-3 удаа уулзсан ажлын хэсэг цагдаагийн ерөнхий газар дээр байгуулагдсан байгаа. Баатарчуудаараа өөрөө анхааралтай авсан. Энэ бол юу гэж яана гэхээр мэдээллийг цагт орно өгдөг одоо иргэдийн шүлжээг бий болгоё. Өнөөдөр энэ нийгмээр гараад байгаа энэ сошиал шүлжээг бол гэмт хэрэг урьдчилан сэргийлэхэд бол тодорхой үүрэг бол маш хийж байгаа байхгүй. Энийг хуульчилж өгье гэдэг саналыг бол хүргэж өгсөн байгаа. Энэ төр байнгын хороо анхаарна үз. Ингээд их хурлаар оруулаад зөрчлийн хуульд оруулах юм бол бид нар бас нэг тодорхой ахиц гарах юм одоо боломж байгаа. Жишээ нь одоо согтуугаар машин барьж байгаа нэг харангуудаа гар утсаараа зургийг аваад тийднөртэй тийм машин ингээд хүүхдээ ардаа суулгацсан, хүүхдээ урдаа суулгацсан аав нь жолооч нь одоо согтууруулгандаа хэрэгэлсэн байшгүй гэдэг мэдээллийг цаг тухайд нь өргөх. Манай орцны хажууд айлганд одоо арх одоо согтуураад байшгүй, хүүхдээ зодоод байшгүй гэдэг юм тийм ээ. Ийм зүйлүүдийг мэдээлдэг ийм одоо гадны туршлагыг бид нар судлаад энэ зөрчлийн тухай хуульд оруулъя гэсэн. За нэг бас нэг хэлэхгүй бол болохгүй нэг зүйл байгаа. 17 оны 8 сарын 25-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч 9-р сарын 1-ний өдрийг их хэлний өдөр болгон зарлаж энэ өдрийн хичээлийн 1-р цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдв агуулгад багтаан явуулахыг яамд даалгасан. Харамсалтай нь яамнаас одоо хичээлийн шинэ жилийн эхний өдрийн эхний цагийн хичээлийг хүний эрхийн түгээмэл тунгалын сэдвээр зохион байгуулахаар шийдсэн байна. За 9 сарын 1-ний амралтын өдөр таарч байгаа нь хичээлийн шинэ жилийн нээлтийн эхний жилийн агуулгыг өөрчлөх шалтгаан биш болов гэж бодож байгаа. Энийг бас анхаарна үстэ. Нэгэн зарлиг гарцсан байхад тэрийг хэрэгжүүлээд явах асуудлыг одоо өөр. За мөн зарлагт эхлээ судлах, хэрэглэх, эзэмших, хамгаалах, түгээн дэлгэрэх талаар тодорхой заалтууд орсон байна. Яамны зүгээс 18 оны 7 сарын өдрийн Агийн 453 тоо тушаалд Ахлахангийн сургалтын төлөвийг батлахдаа 10, 11, 12 ангид орох монгол хэлний хичээлийн нийт цаг 35 цаг. За бусад гадны хичээлийн цаг 105 цаг буюу монгол хэлний хичээлээс даруй 3 дахин их цаг орохоор бас ингээ батлуулсан байж. Энийг бас нэг эргэж анхаараач. Тушаал бол зарлиг гарахаас өмнө гарсан гих тайлбар ирэх байх. Гэхдээ энийг бас өөрчлөн одоо гаргаж одоо тал дээр яам анхаараарай гэж байна. За ингээд үүрэг даалгаврын биелэлтийг яг 1 сарын дараа буюу өнөөдөр 8 сарын 30, 9 сарын 30 ням гараг байгаа учраас 10 сарын 1-ний 11 цагт энэ өрөөнд бүгдээрээ эргээд уулзъя. Гэхдээ тайлан биш бид тэр яг үр дүнтэй ийм асуудал руу одоо бүгдээрээ анхаарал хандуулъя гэсэн ийм байдлаар энэ хурлаа дуусгая.